Хүүхдийн бөксөрөө хоол хийгээд өгч ш тий. Хиймэл сормус хөмсөг хөмсөө бол хийнэ. Энэ хийн. Франц хэл заах уу гэд тиймэрхүү асуусан байсан. Хай сайн нууцгаано манайхаа өнөөдрийн шинэ бичлэгтэй давтан морил өнөөдөр би ганцаараа бичлэгээ хийн. Instagram дээр би 2025 онд та нар юу болмоор вэ? Ямар нэгэн муу зуршилтэй тиймэрхүү эсвэл ер нь юуг болмоор вэ гэж асуусан. Би хариулахгүй зүгээр та нарын болмоор байгаа зүйлийг уншиж өгөх гэж байна. Тэгээ бусад хүмүүсээс сонсоод тэрийгээ бас болмоор санагдах баг. За олон юм яриад л үгүй яах вэ? Эхнийх нь болохоор шууд зээл авахгүй байх. За зээлний сурталчилгаа, зээлний юм бол Монголд амар их байдаг юм билээ. Би анх 18 онд Монголд очихдоо бараг самбар дээр дүүрэн зээл аваарай, хүүтэй, тийм хүүтэй, ийм хүүтэй онлайнаар шууд зээл авмаа гэл бүр амар их тийм рекламууд байд юм билээ. Тэгээ Монгол ер нь зээлгүй л бол явахгүй юм билээ гэж би ер нь бодож исэн. Бүхэл хүмүүс зээлтэй, ямар нэгэн юмны зээлтэй тий. Яагаад Монгол тийм их зээлний сурталчилгаа байд юм бол нэрээ. За залхуурхаа болцгоё гинэ бүгдээрээ л шутж байгаа х тий. Би ч гэсэн залхуурхаа болъё гэж энэ онд тавьсан байгаа. Тэгээд болно. Жижиг зүйл стресс тхийг гинэ. За стресс бол тий бэж лээдэг бид нар амьдралд өдөр тутмын том жижиг дунд гэл тий янз бүрийн стресс байгаа. Тэгээд жижиг зүйл стресстэй. Би бол Монголд амьдарч байхад төвчлөлт бол би бол баг стресстэй байгаа. Би Монголыг муугаар хэлээд байгаа ч юм биш заа юу. Гэхдээ би 100 мөн гэл Монгол биш штэ. Гэтэ надад бүр төгжрөл бүр амар стресс өгдөг. Би өнөөдөр уйлжсэн. 4 цаг төгжрээд уур хүрээд уйлаад тэгсэн чи яачлаа дугуй хагарчлаа мэдгүй. Амар хэцүү байсан заяа. Ингээд хүмүүс ингээд 2 цагийн төгжрөл юу ч штэ бараг ингээд кино үзээс подкаст сонсоод явдаг гэд басцсан л байгаа л та. Гэхдээ ингээд басаагүй хүмүүст бол амар хэцүү. Төгжрийн стресст чи нэг л бодлоо. За screen addict болчихжээ. Үнэхээр үзийгээ зорьсон юм байхгүй ч байн гутс гарт. Ер нь үнэ. Бүх хүмүүс тийм болцсон заяа. Би ч гэсэн байнга л уцаад ингээ хийх юм байхгүй. Эсвэл хийх юм байгаа ч гэсэн ингээд уцааны 5 минут ухахыг гээл ингээд ухчингууд ингээд бүр тэр чигтээ ингээд явчихдаг заяа ингээл TikTok, Instagram, Reel, Mail-тэй ингээд янз бүрийн юм жижиг сажиг. Одоо ялангуяа хүмүүс юм урт юм үзгээ болсон YouTube дээр ялангуяа илүү их сонсдог болсон шүү дээ. Тэгээд хүмүүс ер нь юм үзэхээ айгүй багасгаад юм жижиг сажиг Reel-үүд айгүй үздэг болсон юм гэж би ер нь харсан. Би өөрөө бас тийм болцсон байлээ. Одоо жишээлбэл кино биш шүү дээ. Кино товчлол. YouTube дээр хүмүүс зүгээр киног нь үзэхээ байгаа кино товчлыг үздэг болсон биш шүү дээ. Энийг бас манай нэг найз хэрэгжүүлдэг юм байлээ. Утсан дээр таймер тавих ч гэж дээ. Одоо social media янз бүр Instagram, Facebook те YouTube ухах өдрийн цаг тавьд юм байлээ. Одоо жишээлбэл өдрийн 24 цагт Instagram-а 6 цаг ухах гэх юм уу те. Тэнгүүд тэрийгээ чи одоо iPhone settings дээр Instagram-ыг 6 цаг хэрэглэх гээд их тийм тохиргоо байд юм билээ. Тэгээд хаяа бид нар ингээ найз мэстэй яаж манай найз ингээ Instagram маскын толгой болчихсон зөө. Тэгээд бид нар ингээ гайхаад цэнэгчин дууссан мөнхөр үгүй Instagram-ыг ухах цаг дуусчих гээд. Тэгээд тийм юм бас хүмүүс тавьдгийн байлээ. Тийм болохоор хитрхи addicted хүмүүсээ байл тийм тохиргоо хийгээрээ. Хараал хэлхээ гинэ. Энд ихтаараа эмхтэн хүн байна. Би нэрийг харуулахгүй байгаа шүү. Би хувьдаа хараал хэлдэггүй. Миний амнаас гардаг шүмэнийг хэлдэг хараал мараал байх юм бол нэг дурак ч юм уу те юу яг тэггүй би хэлдэг хараал мэдгүй. Гэтэ нэр би хараал хэлдэггүй шүү. Манай найзууд сонсож ивэл доор комментэн дээр хэлээрэй чи. Яг хараал хэлдэг октод байдаг. Тэгээд тэр чинь тэгэл хувь хүний л дур штэ. Тэр хүн хараалаа хэлнэ үү, өрөөлөө хэлнэ үү бидэрт хамаагүй. Гэхдээ би хувь хүндээ ингээ эмхтэн хүн хараал хэлэхэд надад жоох эвгүй санагддаг. Тэгээд ингээд хилээд сурцсан хүнийг бол би те чи болооч гэдэхгүй штэ. За манай найзууд заяа. Манай багасаа найзлан би юу найзууд байдаг гэж би танд хэлжсэн шүү дээ. Тэгээд тэрний дунд нэг юм
гимгүү царайтай маань найз байгаасаа. Тэр найз маань нэг өдөр юу гэж хэллээ. Нөгөө иштэй хараад лээдэн штэ. Одоо тэрийг зарим хүмүүс хараад гэж хэлдэг үү заа одоо энэ үгийг. Энийг зарим хүмүүс хараад гэж хүлээж авдаг үг гэсэн. Яагаад гэвэл одоо алах ингэхтэй эсвэл нэг хадаас ингээ яах мах гэдгийг чи энэ үгийг хэрэглэдэг гэдэг аахгүй ямар сонирхолтой. Тэгэхээр би ингээ хадаас зоон монте ингээд ингэн гэдгүү мөхөө үгүй наадах чинь хиллэг харааландаа орохгүй гэх. Тэйгүү сонио. Тэнгүүд эрэгтэй хүмүүс л их бах цаа эмэгтэй хүмүүс хэлвэл энэ ямар байлэр хараал хэлдэм бэлтэн гэж орог бодох цаа. Тэгээд манай тэр найз энэ үгийг хэлээд тэр юм ярьж явах та гэж ингээд тэг бид нар бүр гайхаад чи сая юу гэсэн сая юу сонсч бай чинь хилд орохороо ямар муухай хилд орж ийна гэдэг шигүр юу гэж байгаа бэ хэлгүй байж хилд орохороо ямар муухай үгээр ордог хоогүй амар бидний шоконд оруулсан заа тэг бид нар чи ахиж тэгэж хийж болохгүй шүү гэж бүр ингээд амар инээдтэйсэн их айгу эвгүй сонсгдсон тэр үед. Тэгээ ер нь би тэр нь хоорондоо хараал хэлдэггүй. Тэгээд яг өөр найзууд хэлдэг найзууд байгаа л та. Гэхдээ тэгээд тэднес ч угаасаа тэгэл хэлээ сурцсан. Тэгээ байнга угаасаа хэлээд байдаггүй. Тэгээ зарим бас өөртөө хэлмээргүй байх. Тэгээ цаанаасаа хэлчихэд ах юм гэл. Тэгээл байсан. Гэхдээ тэгээд тэр чинь хувь хүний дүртэй би ингээл хараал хийсэн болгоно ингээд цэглэлцээд ингээд байхгүй штэ. Гэхдээ хараал хэлхээ болмоор байна гэдэг чи айгүй сайн байна. Бити хараал хэлээрээ муухай харагддээ шүү. Муухай сонсогддээ шүү. Ялангуяа харагдахаас илүүтэйгээр айгүй гоё эмхтэй айгүй гоё охин ингээл хараал хэлэнгүү зүг. Ихтэй. Скал нэг тийм хараалаараа л идэг амар ганандар штэ байдаг ш. Шууд хайдаг ш. За заргалтмааргүй маньста нэрийн ингээл тэгээд би нэг үг төгөлдрөөд хэлж үзчихсэн. Манай тэр найз тэр үгийг өөрчлөөд ийм үг болсон баг. Латин гэсэн баггүй. Тэгээ би тэрийг латин гээ хэлцэж төгөлдөр гэх. Юу гэсэн бэ? Яасаа чи хараал биш шүү гэсэн чи төгөлдөр мөн гээд. Тэрнээсээ бас би бас тэрийг хэлхээ бэлцэж үж угаас хэлдэггүй л тэ зүгээр ингээд ганц хоёр ингээм амд орж ирээд байдаг байсан. Хараалаа болий би энэ дээр санал өгч байна. Хараалаа болий. Хараал болохыг төлөө. Хүний эрэг тошууд үрхийг энэ. За энэ мэдгүй. Би л монголчуудыг бүгдээрээ л хүний эрэг туртай гэж бодож байгаа. Кэлян зүрийн жижиг хов живсквал нэг сенсац залангууд л нөө яаж яхад баг хүн амтайг хэлэхүүдээ тэгээ сошиал фейсбુક инстаграм ч гэсэн ингээл амархан тархачдаг. Тэгэл бүгдээрээ л хүний эрэг дурлал ордон штэ. Тэгэхээр энийг бол хүмүүс болохгүй хаа л гэж бодож байна. Би body shame хийхэ болцгоо гинэ. За стил 2025 онд те body shame гэдэг юм байна гэвэл би таг гайхна. Гэхдээ ингээд жил болгоо хүмүүс нэг юм ярьдэн ш. Жил болгоо ингээл дэлхийн одыг хараач ч юм уу жишээлбэл Кардашны гэр бүлийг хараад те skinny era is back гэлтэй одоо туранхай үе ирсэн байсан. Яа тэгвэл Кардашны бүх хүмүүс тураад ихсэн гинэ. Тэхин тамаатай. Турнуу, таргалнуу, бүхсөө, үзгөө хийлгэнүү тэр хүмүүсийн л дуу штт те. Гэхдээ ингээд одууд янз бүрийн тим яасан гээд жирийн энгийн хүмүүс тэрэнд нь айгуу тийм инфлюенс хийхтэй. Тэгээд тэрэнд нь ингэж орох гэх юм уу? Тим эрэгтэй хүмүүс байна. Тэрийгээ хөгжүүлээж, энийгээ хөгжүүлээч гэл. Гэтэ энэ бүксөрөө хоол игээд хөгжиж тий. Фитнесээр янз бүрийн спортоор хөгжүүлж байгаа хүмүүс бол өөртөө арчаад өөрөө эрүүл чирэг гоё биетэй байхын тулд тэгж чад. Тэрнээс бол тийм нэг янз бүрийн бяцлалын аргаар тэгэл Кардашны бүкстэй адилхан болохгүй бол хийлгээдэй үл шалтгаан гэж шүү дээ. Туранхай хүн туранхай баймаар байвал туранхай л байна. Галбиртай хүн галбираа хөгжүүлмээр байвал юу хийлгэмээр байвал тэр хүн өөрөө шийдэн. Тэрийг ингээ бид нар чи тэрийг дуурайхаа болоож энийг ингээ болооч гэж хэлэх юусоо болохгүй. Зя дараа нь vape. Энийг амар их олон хүмүүс бичсэн байсан. Эрэгтэй эмэгтэйгүү vape. За vape штэ те.
би ингэж боддгийг. За Монголд зарагдж байгаа вейпнүүд юу вэ гэсэн чинь дандаа ингээд нэг удаагийн хэрэгэлдэг вейпнүүд гэдэг юм шиг байлээ. Нууд CMU-д зарагддаг. Тэгээд ерөөсөө ингээл нэг удаа хэрэглээл хаяал дахиж аваад нэг удаа хэрэглээл хайдаг. Тэ янз бүрийн жимсний амттай, янз бүрийн одоо юм никотины хүчилтэй тиймэрхүү вейпнүүд байдаг гэж би бодож байна. Европт вейп ямар байдаг вэ гэсэн чинь одоо тамхи татдаг хүмүүстэй олон жил тамхи татсан тамхинаас гарах гэж чадахгүй байгаа хүмүүс вейп хэрэглэдэг юм байна. Тэрийг вейп гэж нэрлэдэггүй электроник тамхи гэж нэрлэдэг заяа. Сигарет электроник. Тэнгүүд тэрийг ингээд тамхинаас гармаар байгаа хүсэлтэй хүмүүс хэрэглэж эхэлдэг. Тэгээд тэр нь ямар одоо вейп гэхлээр ингээд цэнгэлдэг. Дотор нь янз бүрийн ингээд шингээ хийж болдог. Никотиных нь хэмжээг нь бас тохируулж болдог. Тийм тамхинууд байгаа байхгүй юу. Тэгээд хэрвээ тамхинаас гарах хүсэлтэй хүмүүс вейп ашиглаж байгаа бол окей. Гэхдээ огтхонч тамхи татдгүй ганц удаагийн хитэн шоу цэнгэн дээр хэрглэж байгаа. Тэгээд вейп хэргэлдэг бол бас хоёрын оронд гэж хүмүүс хэлдэм байлаа. Яагаад гэвэл тэр чинь чи 10 жил тамхи татсан хүнтэй ялгаагүй тийм хорыг авдаг гэж хэлсэн. Тийм болохоор ер нь вейп тийм заяа. Гой үнэртэй гой амар хутаа гарч байгаа. Гэхдээ 10 жил тамхи татсан хүнтэй ялгаагүй гэхэр чинь юу вэ? Солиотой өстэй. Тэр ганцхан вейп, ганцхан удаагийн хэрэглээний вейп тийм үр дүнтэй нэгдэг чи амар ахгүй. За вейпнээс гадна ер нь согтууруулах ундаа ч гэсэн ингээд гадуур зүгээр зардаг. Янз бүрийн табак, мабак, тийм янз бүрийн зардаг юм бол 10 жилийн хүүхдүүд хийцээж өгөхгүй. Бүр авъя гэсэн ч тэднэрээс ингээд юуг нь асуудаг. Мэдээж хідэн настай те иргэний үнэмлэхийг харуул гэж асуудаг. Тэгээ шивэд ч гэсэн ялгаагүй 21-ээс доош бол янз бүрийн тамхи архийг бол худалдаалахгүй. Одоо хүртэлтэй нас нь 30 гарсан ч гэсэн ингээд дэлгүүрээс нэг арх авахтаа ингээд иргэнийхөө өмнөлийг үзүүлж харуулдаг, авдаг. Тэгээ ингээд Монгол гайхаад эстра ороод хүүхдүүд ингээд пим аваал янгууд. Тэр зөөгч нь ингээд юм асуудгүй бахтаа гэж би бас боддог. Энд бол нь шүү дээ 21-ээс доош насны хүүхдүүдэд согтууруулгундаа зарах юм бол тэр ресторан хаагддаг гэж боддог. Нууцаар тэр хүүхдүүд ингээд авсан ч гэсэн хаагдана. Яагаад гэвэл дотор нь хин нэг нь харсан ямар нэгэн жирийн иргэнтэй нэг том бах их ч юм уу эмээ өвөө ч юм уу харах юм бол ховолцдог шүү. Тэгэл тэр газар буудаа бүх юм нь хаагдана. Тэгэхээр тийм системтэй болчвол яа гэм Монгол хэдүүл амар Монголын тийм архитектурын систем ирчихсэн тэ зөөр. Тэр вейп штэ вейпл болмоор oh my god гэж хүмүүс бичээд байна. Хов бацхаа гинэ 25 онд нэг хүн хов бацхаа болоо гэвэл би л итгэхгүй. Хов хүн бүрт бадагдана хүн бүрийн өдөр тутмын амьдралтайгаа ялангуяа та нар харалтаа ингээл сошиал медиа те бүх юм дээр ингээл ямар нэгэн ховж болонгууд бүгдээрээ орж ирж бүгднгийнх нь нөгөө нэг хүний эрэг туртад те тэр нөгөө зам гарч ирээ тэр ховыг үзэж шин. Хүний ч ховыг манайхан бадна одуудын амьдралын ховыг ч бадна. Тийм болохоор хов бацхыг бол болохгүй ах уу хүмүүс. Сахарын агуулмж ихтэй идэх юмнуудаас татгалзах гэнэ. Ер нь энэ жилийг би харсан чинь 1 сараас эхлээд хүмүүс айгүйх тийм челленж эхлүүлж илээ 75 ямар челленж илээ. Тийм челленж сквал сахараа хасах ч юм уу сквал мах хасах ч юм уу тиймэрхүү челленжууд айгүй эхлүүлж илээ. Тэгэхээр сахарыг татгалзах челленж эхлүүлвэл бас амархан баг. Гэхдээ сахарыг хүн огтхон татгалзаж болдоггүй гэдэг юм байлээ. Яг л сахар ямар хэмжээний ямар нэгэн хэмжээгээр чиний биед хэрэгтэй гэдэг. Ямар төрлийн сахараас татгалзах вэ гэхээр нүуний химийн одоо боддорсонтэй одоо газтай ундаа одоо юу гэдэг тэ чихэр ч юм уу тэ чихэр гэснээр би уулын айгүй нэг сүртэй өнгөлсөн юм аа. Эрүүл хоол идэх байх. Нараа чихэр. Би тэгээ шивэд ийм уудалдаг чихрүүд айгүй дуртай. Яагаад гэвэл чи ингээд идмээр байгаа амсмаар байгаа чихрнээсээ 1-2-ыг авч болно те грамлаад. Тэнгүүд чи ийм уут дүрэн пакеттэй
нэг төрлийн чихрийг эзнээс иймэрхүү янз бүрийн чихрийг тавигаа. Тэгээ би энийг дуусахгүй. Энд хэд хонцч болно, хэдэн сарч болно, сарч болохгүй хэд хоног л баг. Оройтож унтах гинэ. Ер нь тэгээ уцаа авахаа болчвол оройтож унтахаа болчт юм дөө. Би ингээд хаанаас сонслоо шиг шөнийн 1-4 цагч билүү, 3 цагч билүү. Яг хүн гүн ойр авдаг цаг гэсэн. Тэгээ тэр цагт хүн гүн ойр авч чадахгүй бол ер нь айгүй нойр хөдөлт ордог гэдэм байл шүү. Би бол нойр сайтай. Би бол унтаалаа юу нь унтаалаа. Би ихтэй эмхтэй хүмүүс айгүй нойр сайтай ах гэж бодод байд штэ. Ягаад гэвэл ер нь миний таньдаг бүх эмхтэйчүүд айгүй нойр сайтай. Тэгээд эрэгтэйчүүд айгүй нойргүй санагдав. Ялангуяа төгөлдөр надаас орой унтчаа надаас илүү өглөө ирцэгчдэг. Юу сэн. Тэг би одоо гайхтыг эрэгтэй унтдгүй байх таа гэх. За эрхний төрлийн зүйл амсахгүй гэсэн байгаа гинэ. Nice challenge байна. Ер нь нэг зүйлийг хэрэглэхгүй одоо өөртөө ямар нэгэн дадал гаргаж байгаа бол доотлон 6 сар гэдэг мэлээ хүмүүс. 6 сар тэрийг барьж чадвал ер нь болчдөг гэсэн. Бэжи гэдгээ болмоор. За нэг хэсэг тренд болохоор хүмүүс ер нь бүх юмыг хэрэгэлдэг те. Тэгээд бэжи гэдгээ болмоор байна. Яг нэг хэсэг хөөрхөн л байсан шүү дээ те. Гэхдээ одоо тэрийг юм болгонд хэрэглээд байх ч бас хайшин те. Ядаргаатай санагддээ шүү дээ. Балан инфлюенсерүүдээ хөөргөх гэх. За яаж хөөргсөн бол та сайн мэдгүй л байна. Тэгээд Монголд ер нь инфлюенсер гэдэг үг айгүй муу харагдсан юм билээ. Гэхдээ ингээл хүмүүс олонний танил болчингууд ер нь сошиал медиа дээр хүмүүс олонний танил болчингууд хүмүүс тэр хүнээ инфлюенсер гэдээ ярьчт юм билээ. Зарим хүмүүс инфлюенсер биш ээж болно шүү дээ. Зарим хүмүүс одоо content creator те эсвэл зурагчин ч юм уу эсвэл тоогооч сошиал медиа дээр тоогооч хийдэг ч юм уу те эсвэл янз бүрийн нэршилтэй л байж болно. За тэр хүн болгоны бас инфлюенсер гэдэг муу талаас нь хараад байх нь ч бас хайшин те. Тэгээ та нарын хувьд инфлюенсер гэж ямар хүн бэ? Та нар инфлюенсер гэхээр хэнийг бодогдож чинь бичээрэй. Би бол Монголын инфлюенсер гэхээр надад хүн ерөөсө бодогдохгүй байна заяа. Миний үздэг хүмүүс дандаа контент креатор, дандаа YouTube дээр юм хийдэг, юм үзүүлдэг, аялал, влог тиймэрхүү зүйл юм хийдэг болохоор би инфлюенсер гэж бол харахгүй байгаа. Апэтэй дуунаас залхачлаа бити хажуу сонсоод өггүй гин. За апэтэй бол нэг хэсэг шуугаас одоо урт шуугуулж байгаа хөгшин залуугүй те хүүхдүүд хүртэл апэтэй сонсоод ингэ баясч штэ. Надад бол коллаб нэг гоё ясан. Бруно Марс амар дууштай. Анх би 16 онд Бруно Марс тоглолтыг үзчихсэн ёо. Бүр банаа найзтай хэдэн цаг очилсан гэж бодож байна. Тэгтээ гоё ясан амар гоё ясан. Тэгээд Розе бас айгүй гоё дуунууд гаргаж эхэлж байгаа. Тэрээс айгүй сонирхолтой байгаа. Сүүлийн үед New Jeans амар сонсод гоё. Би сонсоогүй төгөлдөр сонсож байгаа цаа. Төгөлдөр New Jeans-ийн бүх дууг нь одоо бараг мэднэ. Ингээл нөгөө дуунууд эхэлдэг штэ. Ингээл 2-3 секунд тэгсэнгүүт манай хүн шууд өргөжлүүлээд болоо би бүр гайх. Мэддэм хүмүүс чинь мэднэ эн чинь тэр дуу мөн гэл. Худлаа гамн гэлцэл харагдахаа гинэ. Тий. Ер нь бол. Зарим хүмүүс байдаг штэ ингээд тэр чигт нь ингээд нэг брэндээр гангалдаг. Жишээлбэл Gucci-гээр хэлдэг. Gucci-гийн ботол, Gucci-гийн малгай, Gucci-гийн одоо юм мэдгүй тэлээ, Gucci-гийн пүүз. Бүр амар муу харагддаг ш тэ. Надад л энэ шиг харагддаг. Гэтэ ингээ Монгол дэжтэй те би юу андарсан мэг ингэод брэнд өмсөхгүй л бол хүн биш юм шиг байл. Хүн гэж харддаггүй юм байл. Янз бүрийн ингээ те гангалсан янз бүрийн үнэтэй цүнх гутал зөөгөл бол хүн чам хүн гэж харахгүй. Монголд тэгээд жирийн хуцалж явж болохгүй. За зүгээр ингээд цагаан майг джинстэй явж болохгүй. Амар халтар харагдана гэж мэгээ. Тэгвэл тэрэн дээрээ доогоороо ингээд Gucci ч юм уу Prada-ийн нөгөө нэг loafers гэдэг шүү дээ. Тэрийг ингээд өмсөхгүй бол баг гачаа харагдана гэх. Тэгээд бас нэг юм байна. Social media дээр тэ ингээд нөгөө янз бүрийн Dior, Chanel-ийн юм нүүрний бодогнууд тэ уруулын бодог, нүдний тэн, цэцэр өнгөлөгч гээл тийм girly юм уу гэж хүмүүс story дээрээ story ддээ шүү дээ. Гэтэ хүн охид болгон тиймтэй байх ёстой гэсэн үг шахахгүй. Мөн үү?
Хэрэгэлж мэдхгүй бол тэрийг бол аваад хэрэггүй заяа. Хэрэгэлж мэддэг тийм зүйл дуртай хүмүүс бол окей ойлгож байна. Гэхдээ тэрийг ингээд бүх охтууд ийм зүйл авах хэрэгтэй, бүх охтуудын зүгэнд ийм байх хэрэгтэй гэдэг зүгээр ийм мессежийг болиулах хэрэгтэй гэж би бодож байна. Ганц ийм уруулын будгаар чи бүх мейкапа хийж болно шүү дээ. Бүх чамд ингээ бүх брэндний нэг зүйлүүд заавал хэрэгтэй байх албагүй чи ганц юмны ганц уруулын будаг ч юм уу ганц юу чи мэдгүй тэрийг цүнхэмжин байхад болно шүү дээ. Яа болохгүй шүү дээ. Тэрийг бас хэлмээр санагдав. Утаага болов. Энэ утаа ер нь ойрын хэдэн жилдээ арилах нь уу? Бүтггүй. Юм Батраа гэдэг. Юм Батар бүх юм бүр хиймэл сормос хүмсэг хумсаа болоо гинэ. Энэ тхий эрэгтэй юм. Ахаад хэлж ийн бол хүний дур те. Тэр хүн хиймэл сормосоо хийлэх нь үү, хүмсгөө хийлэх нь үү, шивүүлнэ үү, хумсаа янзлуулна уу, янзлахгүй нь тэр хүний дур. Тэр хүн тэр юмдаа өрх мөнгөтэй байвал тэр хүний л дур те. Тэгтээ Монгол надад иймэрхүү зүйлүүд хийлэхгүй бол жоох хэцүү санагц. Яг бол Монгол нь шүү дээ. Одоо ийм хүмүүстэй яг амар хэцүү заяад бол амар шороотой. Тэг ингээд амар хурдан халтар болцдог заяа. Нэг өдөр гараал хумсны чинь дотор ингээ хармар болцсон байдаг заяа. Ингээд шороомороо ухаагүй байгаа штэ. Сүмөртлөл тийм болцсон байд. Тэмүүд Монголд ийм цэвэрхэн хүмүүстэй амар хэцүү. Нүг би Монголд очихоор гоё юм хүмүүс хийлэгдэх. Гэхдээ ийм урт хүмүүс хийлэгдүү юм жижигхэн хөөрхөн маникюрд байдаг штэ. Цэвэрхэн тиймэрхүү зүйл хийлэхийг дуртай. Сормос хийлгэж байгаа нэг нөхцөл гэвэл айгу амар байдаг эмэгтэйчүүдэд те ингээд сормосоо буудаад байхгүй, өглөө болгон мейкап хийгээд байхгүй, өглөө босоод нүур бэлэн те ажилдаа явна завгүй хүмүүст бол бүр хэрэгтэй. Хүмсэг дээр ч гэсэн байна. Хүмсгөө зурж мэдхгүй те хүмсгөө ингээд зурж цаг алдмааргүй хүмүүс бол хүмсгөө шивүүлцдэг. Тэгээ сүүл үед эрэгтэй хүмүүс амар тийм яд болчтой natural beauty гэж. Йоо тэр natural beauty чинь хүн болгонд байхгүй заяа. Тэгээ дээрэс нь хүн болгонд тэрийг чинь гоё natural авч чадахгүй. Хүн болгонд тийм завч байхгүй. Тэгээ эмхтэй хүмүүсийн иймэрхүү зүйлэн дээр эрэгтэй хүн бол их олон юм яриад байх шаардлагагүй л гэж би бодож байна. За тэгээ эмхтэй хүн хэлж ивэл тэгээд өөрөө тэгээ болчихоо бусад эмхтэйчүүд яасан чи яадий те. За нэг тийм байна. За бусдууд нь болохоор дандаа хилээ яаж сайжруулах уу? Франц хэл яаж сурсан бэ? Франц хэл заах уу гэд тиймэрхүү асуусан байсан. Ер нь иймэрхүү зүйлүүд надад штэ дайл дээрээс хаш ирээд байгаа. Тэгээд би юусоо хариулахгүй байгаа. Яагаад гэвэл би штэ нэгт би мэрэгжлийн багш сурагч хүн биш аахгүй юу? Тийм болохоор надад Франц хэл заана гэхээр айгу тийм чаленжтэй санагдаж байна. Айгу тийм туршлага хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэгээд тийм болохоор би ерөөсөө заа маань тэгимээ гэж хариулахгүй байгаа. Гэхдээ би сүүлийн үед бодлоо л тоо. Франц хэл заахгүй ч гэсэн би Франц хэл сурж байгаа. Франц хэл мэддэгтэй A1, A2-ын төвшөнтэй ч юм уу. Тэгээд Франц хэл сураад яриагаа сайжруулмаар байгаа, сонсголоо сайжруулмаар байгаа хүмүүст тийм ярианы анги, онлайн анги нээд юм уу гэж бодсон. Тэгээд юу гэсэн үг вэ гэхээр би Франц хэлийг анхан шатнаас нь заахгүй. Тийм болохоор Франц хэл одоо сурах сонирхолтой хүмүүс байвал ерөөсөө битгий сонсцгоо. Франц хэл сурж байгаа, мэддэг одоо тийм анхан шатны төвшөнтэй хүмүүс сонсоорой. Ягаад гэвэл би Франц хэл заахгүй та нартай францаар ярих гээд байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо Монгол хүүхдүүд Франц хэл сурж байгаа, эсвэл Франц дээр удаагүй хүүхдүүд ингээд Франц хэл сурмаар байгаа. Гэхдээ ингээд ярмаар байгаа ч гэсэн хүмүүс ингээд хичээд ярьж чаддгүй шүү дээ. Эсвэл ярмаар байгаа ч гэсэн ингээд ойр хавьд ингээд ярих хүн байхгүй ч юм уу те. Тийм хүмүүст зориулаад тийм ярианы анги нэй гэж бодлоо. Амар сүртэй анги мэн гэж ярихаар амар сүртэй сонсогдоод байна. Ер нь тийм ярианы онлайн хичээл гэхээр бас айгу сүртэй сонсогдоод байна. Гэхдээ тийм ярианы онлайн групп нэй гэж бодлоо. Тэгээд хэрвээ сонирхолтой байвал миний энэ доор байгаа мэйл рүү над руу бичээрэй. Тэгээд бичгтээ Франц хэлний ямар төвшний
Франц хэлэндээ ямар төвшөнтэй тэгээд нэг өөрийгөө танилцуулсантэй видео маягаар биш гэхдээ voice маягаарч болно өөрийгөө танилцуулсан тийм хэдхэн секундын одоо voice явуулаарай. Тэгээ би эхлэхдээ нэг 5-аас 10 хүнтэй ингээд эхлэе гэж бодсон. Амар том зүйл хийхгүй дээ хэдхэн хүнтэй ингээд франц хэл мэддэгтэй бичиж уншиж мэддэг тэг ингээд ойр зүрийн юм мэддэг хүмүүстэй ингээд франц хэл яри гэж бодож байна. Яга voice явуулаарай гэдэг байгаа чинь би яг сонсох гээд байгаа байхгүй юу? Ингээд энэ хүн франц хэл сурдаг юм байна уу? Франц хэлний төвшөнтэй байна уу? Тэгжээж би тэр хүнээ окей би чамайг ангитаа авъя. Ингэж хэлэхээр амар инээдтэй. Гэхдээ тэгжээж би тэр хүмүүстэйгээ ингээд гоё групп үсгээд тэгээ ингээд ярианы анги нэ гэж бодсон. Тэгээд өнөөдрийн бичлэг энэгээрээ дуслаа. Энэ хүртэл үзсэн та нартай баярлалаа. Тэгээд 25 онд та нар юуг болмоор нь бас хэлээрээ. Instagram-аар хэлж чадаагүй бол доор комментэн дээр бичээрэй. Тэгээд bye bye.